Сайн байцгаана залуучуудаа. За та бүхэнд 3 дахь хичээлээ хүргэж байгаадаа таатай байна. Энэ удаагийн хичээлээр би Java Editor буюу Eclipse програм хангамжийг танилцуулъя. За бид нэр мэдээ Java дээр програм бичнэ гэхээр Notepad дээр ч юм уу бичээд авахгүй л дээ. Бид нарт зориулсан тусгай програм хангамж байдаг. Та бүхэн мэдэх бах Eclipse гэж нэрлэгддэг. За хэрхэн суулгах вэ гэдэг бол их амархан. Ердөөсөө л энэ албан ёсныхын eclipse.org энэ сайт руу ороод татаж аваад за энэ өөрийнхөө үйлдвэрлэлийн систем байр тохирохыг нь та татаж аваад суулгачих хэрэгтэй юм аа. За анхлан сурж байгаа хүмүүст бол энэ Eclipse Integrated Development Edition эсвэл энэ Eclipse Classic 2 хэрэглэхэд хамгийн тохиромжтой. За энийг татаж авангууд ердөөсөө нэг zip файл байдаг. Тэр zip файлаа зүгээр задлаад таны компьютер дээр Eclipse програм маань ажиллахад бэлэн болох юм аа. За хэдүүлээ Eclipse програм хангамжаа ажиллуулад 2 дугаар хичээл дээр үзсэн бяцхан хэвлэдэг програмаа дахин бичиж үзье. За програм маань ачаалж байна. За Eclipse програм хангамжийн маань интерфейс бол ерөнхийдөө нэг иймэрхүү. Зүүн гар талд бол project-ууд маань байрлана. Энэ үндсэн хэсэг бол таны editor, үндсэн editor маань байх юм. Энэ доод хэсэгт бол энэ console буюу та энэ чэнэс үр дүнгээ хэвлэж харж явах юм аа. За хэдүүлээ програмаа биччихлээ. Мэдээж хэрэгүүднэр project-өө үүсгэх хэрэгтэй, шинэ project. За түрүүчийн ажил 1 гэд нэр өгчий. За 1 та бүхэн finish. За 1 гэдэг нэртэй хоосон project үүссэн байгааг та бүхэн харж байна. За энэ одоо дахиад ангиа үүсгэе class. За түрүүний адил анги гэд нэрлэчихье. За энэ чи public static void main гэдэг энэ толгой бичигдэл маань байна. За энийг хэрвээ чиглэлчих юм бол энэ толгой бичигдэл маань автоматар хэвлэгдчихээн. За автоматар энэ чи хэвлэгдсэн байгааг та бүхэн харж байна. За энэ хэрэггүй эсгүүдийн хэвлэлээ хасчихъя. За түрүүний хэвлэх програм авчия. System out print line I am за энэ Eclipse editor-ийн давуу тал нь гэхээр энэ туслах цэснүүд ажилтгаас гадна энэ харахад маш авсаархан ийм шатлсан хэлбэрээр бичигдэн энэ функц болон хөвсгчүүд нь энэ өнгөөр ялгарч харагдана. Хэрвээ та санамсахгүйгээр алдаатай бичсэн тохиолдолд энэ чинь алдааны мэдгдэл маань бас гарч идэг. За програмаа ажиллуулаад туршаад үзье. За програм маань ажиллаж байна. Энэ чинь хэвлэж байна. За та бүхэн өөрсдөө энэ edit, source, refactor, navigate энэ хэсгүүд рүү өөрсдөө ороод танилцаарай гэж би хэлэх байна. За дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.